Дараагийн бичлэгтээ тавтаа морил за хэсэг хугацаанд одоо бичлэгээ хийж амжихгүй зав тун одоо баг байлаа. Тэгээд өнөөдөр хав бүхэнтэйгээ бас шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн ярих сэдэв маань болохоор эмгтээлэг энерги сэргээх аргын тухай байгаа. За тэгээд энэ бичлэг маань урт болчих гэдсэн учраас 2 хувааж оруулж өгье гэж бодож байна. Тэгээд өнөөдөр эмгтээлэг энергийг сэргээх тухай 1 гээд тэгээд маргааш амжуулаад 2-ыг нь оруулж өгнө. Тэгээд өнөөдрийн эхний хэсэг дээр нь болохоор эмгтээлэг энергийг та ингээд сэргээж чадсанаар танд ямар өөрчлөлт, ямар үр дүн гарах боломжтой вэ гэдэг сэдвийн тухай ярилцъя гэж бодож байна. Ер нь бол эмгтээлэг энерги, эрэгтэйлэг энерги гэдэг ингээд бүгдээрээ бол ерөнхий ойлголт бол байгаа ах гэж бодож байна. Би бас нэлээд эрт хийсэн бичлэгэн дээр эмгтээлэг энергийн тухай, эрэгтэйлэг энергийн ялгааг бас хэлсэн байгаа. За тэр бичлэгийг маань бас сонирхоод одоо сонсоод үзээрэй. Хүйс хамаарахгүйгээр хүнд тийм ээ эмгтээлэг энерги болон эрэгтэйлэг энерги гэдэг зүйл байдаг шүү дээ. Эмгтэй хүнд бол яг хав эмгтээлэг энерги жоохон давмгай, эрэгтэй хүнд эрэгтэйлэг энерги нь жоохон давмгай байх юм бол ерөнхийдөө болно гэж үздэг байгаа. Гол нь тэнцвэр гэж бас хэлдэг юм билэ. За тэгвэл хамгийн түрүүнд би хідэн одоо шинж тэмдгүүдийг хэлж өгье. Тэгээ та бүхэн маань өөртөө хамаарж гин үгүй юу гэдгийг бас сонсоод анзаараад үзээрэй. Нэгдүгээрт нь болохоор үргэлж хит их хичээж өөрийгөө хүчилдэг зан чанар. Хоёрт нь сэтгэл мэдрэмжээ зөв одоо илэрхийлэхдээ таар хит өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлэхгүй дарддаг ч юм уу те эсвэл одоо илэрхийлэхдээ хашгирч уурлаж бухимдаж буруу аргаар гаргадаг ч юм уу тийм ээ. За гуравдугаарт нь болохоор өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур бага үн цэнэ мэдрэхтэй таар гэсэн үг. За дөрөвдүгээрт нь аливаа зүйлийг ганцаараа болгож шийдэх гэдэг тийм сэтгэл зүйтэй. Хүнд найдахтаа таар гэсэн үг. Одоо хүнийг гуйж хүнээр юм хэлэхдээ таар гэсэн үг ахна шүү дээ тийм ээ. Тавдугаарт нь болохоор үнэхээр одоо сэтгэл тавгүй байсан ч гэсэн өөрийгөө тийм биш харагдуулах гэж хичээдэг. Өөртөө яг үнэн байж чадахгүй байх гэсэн үг байхгүй юу? 6-ад нь болохоор бусдын гуйлт ямар нэг зүйлд үгүй гэж хэлж чаддаггүй. Тэгэхээр өөрийгөө бас хойшин тавиад байна гэсэн үг шүү дээ. 7-д нь эмгтээлэг, уян зөөлөн эмгтээчүүд бүсгүйчүүдийг харахаараа ерөнхийдөө ингээд дотроосоо дургуйцал төрдөг ингээд хүлээн зөвшөөрч чаддгүй тийм мэдрэмж зангааш. Яг үнэндээ болохоор дотоод сэтгэлдээ бол тийм гоё эмгтээлэг энергийг, эмгтээлэг тийм байдлыг болохоор ер нь биширдэг ч юм уу те. Ингээд өөрөө бас тийм байхыг хүсдэг ч байж магадгүй. Тэгэхдээ наана ингээд тийм эмгтээчүүдийг харахаар одоо нэг тийм жоохон өөр мэдрэмж төрдөг ч юм уу. Нэг тийм дэмжиж чаддгүй ч юм уу тийм ээ. За тэгээд 8-д нь болохоор эрэгтэй хүнийг өрсөлдөгч гэж харах тал их байдаг. 9-д нь үнэндээ бол нөгөө ингээл хайрлуулмаар, гой үн цэнтэй баймаар санагддаг ч гэсэн ердөөсө чаддгүй, ердөөсө болдоггүй. За тэгэхээр 10-т нь болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох харилцаанд ерөнхийдөө бэлгийн харилцаанд гэсэн үг шүү дээ. Сөрөг хандлагатай байдаг. За эдгээр 10 зүйлийг сонсоод танд ингээд хамаарах шинж тэмдэг байна уу? За танд аль нэгэнтэй 1 2 3 хэдэн ч хамаарч болно. Огт хамаарахгүй гэж болно. За эндээс би тэд нь ер нь бол надад байдгийн байна гэд ингээд өөртөө дүгнэлт хийгээд за яах ёстой вэ гэхээр эдгээр одоо зүйлийг сонсоод надад энэ нь байдаг юм байна гэсэн тийм бодол төржил байвал тэр зүйл чинь одоо таны эмгтээлэг энерги ингээд хаагаад идэг гэсэн үг байхгүй. Тэгээд ерөнхийдөө блоктой байна л гэсэн үг. Нэг үгээр хэлэх юм бол эмгтээлэг энерги нь өндөр тийм хүнд болохоор иймэрхүү мэдрэмжүүд өрдөөсөө төрдөггүй гэсэн үг. За тэгвэл эмгтээлэг энерги одоо сайжирснаар ямар үр дүнтэй байдаг вэ гэхээр өөртөө итгэл нэмэгддэг. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авч сурдаг. Гадна дотроосоо тийм гоё ингээд дур булаам тийм уян зөөлөн болж чаддаг гэсэн үг. Дур булаан гэхээр л нүрээ будаад л те гой брэнд хэрэглээд л ингээл яваад байгаа ч юм уу эсвэл маш их ингээл ганглал байхыг юусоо хилдэггүй. Мэдээж өөртөө таалагдсан гой ганган явах бол тухайн хүний зүйл. Тэгээ энэ эмгтээлэг энерги гэдэг зүйл бол бидний гадна харагдах тэр юу өмсөж зүүх гэдэг зүйлтэй бүр огтосооч хамаагүй зүйл байдаг юм бэлээ. Би өөрөө бас ингээд та бүхэндээ ярангаа өөрөө ч гэсэн энэ зүйлийг бас судлаад ингээд суралцаад явж байгаа учраас ийм зүйл байдгийм байна гэж бодож ингэж ойлгоод тэгээд за яг ийм нарийн зүйлийг нь бас ер нь мэддгүй юм байх шүү гэж бодоод бас та бүхэнтэйгээ ер нь хуваалцж агаад өөрийнхөө хүн ер нь эмгтээлэг энергийг ингээд сэргээж чадсанаар бидний одоо өөрт мэдрэгдэх өөрчлөлтүүд гэдэг бол ерөөсөө маш их байдаг юм билээ. Тэгээд энийг ч гэсэн би бас өөр дээр ингээд бага гаргой мэдрээ явж байгаа. Ер нь жинхэнэ би гэдэг өөрлөгөө ер нь их хүн
буцдаг болдог. Тэгээд та бидний өөрийн биеийн доторх байгаа нэг үгээр одоо сүнсэн бие гэж ер нь бол маш их сонсч байсан баг. Би тэр тухай сайн мэдгүй ч гэсэн ямар ч байсан бидний дотор байгаа сүнсэн бие хүртэл маш их ингэж баярлж талархахаар тийм яг өөрийнхөө амьдралаар амьдрч чадаж эхэлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо дээрх 10 шинжч биш тэрнээс гадна ч гэсэн яг зөндөө олон шинжүүд бас байх. Тийм одоо өөрөөсөө гаргадаг, өөрийгөө даардаг, хит хатуу, тиймэрхүү ийм шинж тэмдгүүд хүний зан аашууд ер нь хүний өөрийн эмгтээлэг энергийг маш их дарж идэг. Эмгтээлэг энерги маш их дарж байснаар хүний сэтгэл зүй хүртэл маш их блоконд орсон байдаг. Тэрийг гаргахгүйгээр хүн ерөөсөө хайрлуулж те хүн хоорондын харилцаа юу гэдгийг ер нь ингээд яг өөрийнхөө гоё амьдрах боломж нь маш бага болдог гэсэн ийм уялдаа холбоотой зүйлүүд байдаг юм билээ. Тэгээд сэргээснээр тэгвэл бид нар одоо тий ямар гоё мэдрэмжүүдийг өөртөө ингэж авч болох вэ гэхээр одоо 8 зүйл байгаа байхгүй юу. Нэгдүгürt нь болохоор хүлээн авах чадвар сайжирдаг гэж байгаа. Өөрийгөө ч өрөөлийгч тий яг байгаагаар нь хүлээн авч чаддаг болдог. Өөрийгөө ч яг байгаагаар нь сайнтай муутай бүх зүйлтэй ингээ хүлээн аваад чадж байгаа хүн бусдаас ч гэсэн яг нөгөө 100% ийм байх ёстой гэдэг имийг ч гэсэн нэг шаардлагагүйгээр зүгээр байгаагаар нь хүлээн авч чадна. Ингэснээрээ хүн сэтгэл зүйн хүртэл маш их ингэж гоё өөрчлөгдөж ирдэг гэж байгаа байхгүй юу. Хоёрдугаарт нь болохоор өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэхдээ сайн болдог. Одоо түрүүн хэлсэн 10 зүйлийн ер нь бол эсрэг зүйлүүд нь яваад шүү дээ тийм ээ. Бусдыг ингэж бодож чимээгүй байх биш. Өөртөө таагүй зүйлээ хийлж одоо өөрийнхөө яг юу хүсэж байгааг ингэж ойлгомжтой байлгаж чаддаг гэсэн үг. Ингэснээр одоо ямар нэг зүйлийг төвчих шаардлагагүй. Төвчих шаардлагагүй юм чинь ингэж амархан стресст автахгүй өдөр тутмын амьдралаа маш гоё хөнгөн ингэж байлгаж чадна. Мэдээж өөрийнхөө одоо юу гэдгийг мэдрэмж таагүй таатай зүйлүүдээ хэлнэ гэд хамаагүй гэд хэлээд авах биш. Бас тэрийг хэлэх арга гэж бас байгаа. За тэгээ 3 дугаарт нь болохоор мэдрэмжэндээ ороогдохоо болдог. За энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрийн гэсэн үзэл бодол сэтгэл мэдрэмж гэдэг зүйлүүд нь бүгд ингээд эмх зэгстэй болоод ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгснээр бусдын чамааг гэсэн үг хэлтэй үнэлэмж юу байдгийг тэр бүх зүйлд ингэж айц төгшүүр мэдэрч ингэж 50 бус байх ч юм уу. Тийм ямар ч мэдрэмж одоо төрхөө болдог. Дээрэс нь ирээдүйн ямар нэг зүйлд одоо санаа зовхоо болно. Ерөнхийдөө бухимдхаа болно. Сэтгэлээр унахаа болно. Ингээд нэг ёсондоо маш гоё тогтвортой сэтгэл зүйтэй болоод тайван амгалан болдог гэсэн үг байгаа. Дөрөвдүгээр нь болохоор зүүн совин сайжирдаг. Яагаад тэгэхээр эмгтээлгийн нэрийг сэргснээр ер нь бол мэдрэмж илүү сэргэж нээгддэг учраас мэдрэмтгий болж хүнийг ингэж таньж таамаглахдаа сайн болдог гэсэн үг. Хайртай хүмүүсийнхаа сэтгэл зүг илүү ойлгож мэдэрчтэй чаддаг болно гэсэн үг. Ингэснээрээ хүнтэй ойлголцох нь хүртэл сайжирна. Дагаад одоо сайн болно гэсэн үг ахна шүү дээ. За 5 дугаарт нь болохоор өөртөө хамгийн шудраг үннээр амьдрч чаддаг болдог гэсэн үг. Бусдын чамааг юу гэж бодох ямар ч одоо чухал биш. Өөрийнхөө зүгээр байгаагаар нэг өсөндөө өөрийнхөө хэмжээндээ амьдрч сурдаг л гэсэн үг. Одоо өөрийнхөө сул талыг ч мэддэг, сайн талаа ч мэддэг тийм ээ. Өөрийнхөө мэдгүй байгаа зүйлийг ч гэсэн мэддэг л гэсэн үг тийм. За ингээд ирэхээр ер нь бол би хинбэ гэдгийг таниад эхэлсэн хүн гэсэн үг болж байгаа байхгүй юу? За 6-ад нь болохоор эмгтээлийг нэрийг сэргэхэд одоо хүний арьс хүртэл ингээд дагаад сэргэж ирдэг. Бие махбод хүртэл хамттайгаа сэргэж ирдэг. Тэгээ ингээ ер нь ингээ харахаар өнгөлөг толгоор тийм одоо тийм гэрэл цацруулсан гэж ярьдаг шүү дээ манайхан чинь. Тийм байдаг гэж байгаа байхгүй. Тэгээд гоё залууждаг тий. Яагаад тэгэхээр гормон ялгаруулах тэр үйл ажиллагаа ч гэсэн бас тагаа сайжирдаг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь энэ бидний дотор байгаа тэр эмгтээлэг энерги гэдэг зүйл бол ерөөсөө бидний амин чухал маш хэрэгтэй зүйл байгаад байгаа. Долоод нь бусдад их зөөлөн ханддаг болдог гэж байгаа. Ер нь ингээд өөрийгөө сайн муу талтаа нь байгаагаар нь ингээд хүлээн зөвшөөрчхөөр бусдыг ч гэсэн сайн муу талыг нь хүлээн зөвшөөрч байгаагаар нь хүлээж авч чаддаг болно гэсэн үг. Яагаад тэгэхээр бусдыг ер нь шүүмжлэхээ болчихдог. Тэгээд бусдыг шүүмжлэхээ болно гэдэг чинь дагаад хүний өөрийн энерги ер нь бол өсөж ийна л гэсэн үг шүү дээ. 8-д нь болохоор эргэн тойрондоо эерэг энерги түгээдэг. Бусдад одоо гоё ийдэг хандъя гэж ингээд нэг тийм хичээх шаардлагагүй. Зүгээр л ингээд та яад юм байгаараа зүгээр цаанаасаа байглаасаа байж ахтал ингээд нэг тийм зөөлөн уян танаас гоё мэдрэмж төрдөг тийм мэдрэмж мэдрүүлдэг гэгээлэг тийм нэг өөдрөг гоё дулаан зөөлөн авраг ингээд өрөөсөө цацруулж байдаг гэсэн үг болж байгаа байхгүй юу. За тэгэхээр эмгтээлэг энерги гэдэг маань хүүс хамаарахгүй эрэгтэй хүнд ч эмэгтэй хүнд ч байдаг. Тэгээд эмэгтэй хүнд бол эмэгтэйлэг энерги нь илүү давмгай байх учиртай. Яагаад гэхээр
бид бүгд ер нь бол эрэгтэйлэг энерги давмгайлсан нийгэмд амьдарч ингэж ирсэн байгаа. Тэрийгээ дагаад ер нь хүмүүс жоохон хатуу тийм одоо сэтгэл зүйтэй тий бусдад гоё үг хэлж чаддгүй, бусдыг магтаж урамшуулж чаддгүй, иймэрхүү зүйлүүд ер нь байгаа. Тэгээд бидний одоо амьдарч ирсэн нийгэм, хүүхэд байхаас сонсож ирсэн одоо нөгөө хичээл сургууль бүхэл зүйлтэй ер нь бол холбоотой. Тэгтээ тийм байлаа гэд бид нар бас яг тийм байх албагүй. Цаг үеэс өөрчлөгдөж байна. Тийм учраас өөрийнхөө эмгтээлэг энергийг илүү бас сонсож ойлгож мэдэрч ингэж байх нь бидний амьдралд те цаашид амьдрах амьдралд хүртэл маш их хэрэгтэй зүйл байдаг юм байна гэдгийг бас би хүртэл ингээд ер нь их ойлгож байгаа. Тэгэхэд эмгтээлэг энерги гэхээр ер нь голдуу ямар мэдрэмжүүд байдгүй гэхээр ер нь зүн совин те байгаа зүйлээ бусдаа хуваалцах, за тэгээд хүлээн зөвшөөрөх, хүлээн авах, уян хатан байдал, уян зөөлөн байдал, за тэгээд мэдрэмж мэдэрхүү, тайван зөөлөн гэд ингээд ийм бүх зүйлүүд гоё эмгтээлэг энергид байгаа байхгүй юу. За тэгэл та юм л олон уурлал ингээл ширүүн байдаг бол тэрийгэ багаагаар застдаг ч юм уу тий. Эрэгтэйлэг энергит болохоор альва зүйлд анализ, дүн шинжилгээ хийдэг, асуудлыг шийддэг, эрч хүчтэй, зоримог, өөрөөсөө бүгдийг бүтээх хийх тийм зорилго зорилт тавьдаг тий. Альва зүйлийг үйлдэл хийж ингэж урагшилдаг, оновчтой одоо гац гаргалгааг ирж хайдаг тийм ээ. За ингээд бодоод үзэхээр энэ хоёр шинж чанарууд ер нь биднэрт эрэгтэйлэг энергийн шинж чанарууд маш их байдаг юм шиг анзаардаг байхгүй юу. Сүүлийн үед бол янз бүр юм уншиж мэдээд бид нар ч бас ийм зүйлүүд эмгтээлэг энерги мэнж гэдэг юм уу. Ер нь цаанаасаа бас нэг гоё зүйлэн хүмүүс ч гэсэн байдаг шүү дээ. Тэгэхээр эхний энэ бичлэгийг маань сонсоод юуны түрүүнд эмгтээлэг энерги маань надад давмгай юм байна, эрэгтэйлэг энерги маань надад давмгай юм байна гэдэг юм уу тий. Түрүүний хэлсэн нөгөө болохгүй шинж тэмдгүүд байгаа шүү дээ. 10 шинж тэмдэг. Тэрийг сонсоод энэ нь надад байдгийм байх гэдгээ бас өөртөө ингээд сонсоод ойлгоод мэдрээд ингээд аваарай. Тэгээд хамгийн гол ойлгох зүйл нь болохоор ингээд эмгтээлэг энергиэс сэргээгээгүй улмаас ямар нөхцөл байдалд ордоггүй гэхээр өөртөө итгэл бага, өөрийгөө үнэлэх үнэлэмж бага, одоо сэтгэл мэдрэмжээ гаргаж чаддгүй ч юм уу ингээд маш олон одоо сөрөг үр дагавруудтай. Тэгээд эдгээр сөрөг үр дагавруудыг дагаад бидний ингээд цаашд амьдрах амьдралд хүртэл маш их сөрөг үр дагаврууд бий болдог. Ялангуяа хүн хоорондын харилцаа, эхнэр нөхрийн харилцаа гэдэг зүйлүүдэд одоо эмгтээлэг энерги гэдэг зүйл эмгтэй хүнд хамгийн их амин чухал зүйл байдаг юм билээ гэдгийг сайн ойлгож аваасай гэж бас бодож байна. За тэгээд маргааш эмгтээлэг энергийг сэргээх тухай 2 дахь бичлэгээр нь бүгдээр уулзцгаая. Түр баяртай. Баярлалаа.